байна. Юмгуудаа ялаа гэж яг зөв хэлсэн шүү дээ. Бид нар зөв ялаа шүү дээ. Ягаад гэвэл энэ төрийн ордоос хамгийн өмхий санаанууд үндэсдэг байхгүй. Өмхийгээ баас адууч өмхийгээ тавихгүй гэж тэгээд хүрээд ирлээ гэж бас нэг ялаа шүү дээ би чи тий. За биднийг доромжилсан. Тэгээ яг хариуд нь бид нар бол доромжлохгүй өргөмжлөе тий. Чи гоё хүн шүү дээ. Би бол энэ хүнд амар дуртай авлалтын хаан тий. Амар гүүгийн хатан хаан тий. Хогвартсын их сургуулийн имплант судлалын төгсөгч. Оо ямар гоё цол гошинтой юм. Энэ дуусахгүй болоогүй. Тороолуудын армийн генерал. Йоо. Гойстэй эвцлийн засгийн газрын эвцэлдүүлэгч. Эвцэн штэ энэ бол манай орны хөгжлийн ерөнхий саатн юм аа гэж. Энэ гайхалтай юм штэ. Би бол энэ өргөмжлөөр байдаг байхгүй тий. Энэ бол бүр ингэ Google зохиогддог багт Google-ээр хайт хийсэн штэ. Steve Jobs iPhone 1-гээ танилцуулж байхад наач 11 барьсан явжсэн шүү дээ. Зүгээр 11 биш Pro Max 256. Наач бүр бүх юм чадна уу? Юу ч чадна уу? ChatGPT ирэлдэ явцсан шүү дээ. ChatGPT-гээс асуусан шүү дээ. Тэ how to be hot boy гэдээ асуусан. ChatGPT хариулж чадаагүй. Тэ өөдөөс нь хариулт хийсэн ChatGPT ChatGPT гэж. Би бол энэ хүнд амар дуртай. Энэ бол гайхалтай. Энэ бол бүр яг хэлсэнтэй хүрдэг юм байхгүй. 400 сая зуулж ажигсан шүү дээ. Харсан уу? Гэтэ өөрийнхөө постод ороо. Вьетнамаас. Одоо түр Вьетнам улсын урлагийн ноёцуудад цол өгч дутаа байна. Тэр Ханой хотын шилдэг иргэн юм аа. 400 сая зуулчин сайхан амьдарч байгаа түүний ачаар пост орно тий. Энэ бол гайхамшигтай ерөөсөө нэг би бол үнэхээр гайхдаг. Түүний хордлого хөл рүүгээ ордог. Йоо. Түүний хорлох нь өөрч үжисний халаас руу ордог. Тэрний гар нь иргэдийн халаас руу ордог. Энэ хаашаа юу ороод байгаа тэр заримдаа өөрөө ч мэддэггүй. Хотод нь хөлтөг холбоотой гэсэн үг одоо тийм явж уудаг, зогсож уудаг юм ааш. Юу гэсэн чи. Энэ үний тийм анатомиг сайн ойлгохгүй байгаа. Үнэхээр юу гэсэн нэгэн гэдэг нь тодорхой тийм. Яг өчтөр хүүхдийн баяр боллоо. Тэгээ цаад чинь хүүхдүүдэд зориулж мэдлэгээ хөргсөн байлаа. За зүгээр мэдлэгээр яг огцроод өгсөн бол хүүхдүүд илүү том бэлэг болох байлаа нэр. Бидний ирээдүйн илүү гэрэлтэх байлаа. Тухайн тухтаас ч илүү. Тэр даахнаас сайн уудгүй. Ихрээсээ ихэрдээ итгэхгүй гэсэн тэр үнэн бахаа гэж. Энэ зүгээр факт шүү гэж. Энэ даах хулгайчтай тэмцдэг тэгээд өөртөөгөө тэмцдэг. Тэгээд тэрний их амаргүй байгаа гэсэн. За түүний тухайг нь бол Бямба гэдэг, нүдийг нь бол Сэгсэ гэдэг. Хүлгийн хэрхэн урууг нь Отонбаатар гэдэг. Энэ гурван нийтгээр дадлаг цэцгийн баглаа болдог шин. Эдгээр хүмүүс гайхалтай аавратай хүмүүстэй. Бямба талбай дээр үедэхээр шулмын хөндөй болдог. Отонбаатар талбай дээр ирэхэд таргун дахад болно. Сэгсцагаан бог талбай дээр ирвэл юу ч болохгүй. Яагаад гэвэл сонгуульд дуусгаад түүний үзэл бол дагаад дууссан. Би чи юу ч чадахгүй шүү. Энэ Америкт очоод DD даах болсон юм чи магадгүй шүү. DD даах одоо тэ бэби ойл гараад ирэхээр бүх хүмүүс дуулдаг богдоо тэ хараагүй гэх. Мөг юм хамаагүй. Үнэхээр бүр амар олон юм чадахгүй. Би энэ хүнийг бол нэрээ юу ч хийхгүй байгаагаар Монголын хөгжилд оруулах хамгийн том нэмэр гэж байна. Үнэхээр гайхалтай шүү дээ. Буруу хүлээн гэж мэдэхгүй. Тэ буруу хүлээн гэж мэдэхгүй. Буруу гэдэг нь ихтэй хүн хүлээгээд байна. Тэгээд тэр буруу хүн нь орж ирсэн. Талбаараа хажуугаар миний зөөсөн тэр хүн. Би тэр хүнд хэлсэн чи юмаа унгаажлаа гэх. Тэр хүн юу гэсэн? Хүн чанараа гэж хэлсэн. Тэр өөрөө мянган малчинд гоё тэмдэг тавьдаг. Мянган малд тэмдэг тавьдаг. Өөр мянган малчин хүн шүү дээ. Бүх малнуудаа гоё тэмдэг тавьдаг. Муу ста гэдэг. Тэр бол хүний муу сайнаа ялгахгүй зүгээр ста гэж боддог. Маш байгаль дээлтэй хүн шүү дээ заад чинь. Тэгээ нэг хогоо дахин боловсруулаад ашиглаад байдаг. Хэдэн чиж ашиглах юм байгаа. Духах гээд хогнодоо. Нэг удаа ой манайха юу онцлоод. Юу юм оюутны салхи өгш. Яа нэг удаа заад чинь бүр ингээд амар суган захтаад сугаа майц чи хоёр үс гараад ирсэн. Тэгээ юу вэ яас чи доор чамд гад төмрөө ирсэн. Тэр
үнээр амар кино үзээд киноны тухай тэмдэглэж хөдөлж дуртай байхгүй. Тэгээ нэг удаа бүр порно үзээд тэмдэглэж хөдөлсөн. Тэгээ порноныхаа гол дүр нь өөрөө тоглолцсон. Киног нь юу гэдэг байсан гэж эвцлийн засгийн газар гэж. Одоо бид ийм балаа кинонууд үзээсэй гэж гуй чинь Crazy Rich Mongolians гэх кино үзчихвэл яана. Эсвэл өөрөө хийж мэдээ болчихсон ч гэдэг гуй чинь. Тэр үнэхээр нэр үннээс ганц айдаг юм үннээс сүнсээ зайлтлаа. Үннээс сүнсээ зайлтлаа. Тэгээ нэг удаа тэр үнэнтэй парсан. Тэгээ сүнс зайлтгсан сүнс байхгүй болсон. Яасан зараа идсэн байсан. Ер нь манай талбайч гоё штэ. Тэгээ шагналын хур буулаа тий. Сарын өмнө энд нэг хүн тухаараа газар онх буулаа. Энд юм өхөн бууж ин өнөөдөр эндээс данх буу. Ер нь дуух цалингаа автаа юу гэж ярьдаг гэж данх буулаа гэж. Тэгээ юу анхаарах хэрэгтэй гэж данх буулгахын тулд эхлээд ардаа цонх суулгах хэрэгтэй гэж. Тэгээ гоё тэгээ шүлгийн ном бичсэн байлээ. Цүнх баригчаас цүнх бэлэлэгчийн замнал гэх. Одоо яруу найрагч боллоо юу л болж юм даа. Түүний бэлд нэр бидэрт үнэхээр олон зүйлийг ойлгуулж байна тий. Царайны сайхнаар цай сүлдэхгүй байна. Тий. Дахин дотор цай бол бүр сүлдэхгүй байна. Их сайхан олон ухаалыг өгсөө. Ер нь тэгээд оюукаас ер нь бүгд явна дөө. Түүнээс мянган хүртэл явсан шүү дээ. Түүнээс иргэдээ итгэл найдвар явсан. Тий. Одоо түүнээс баг ичиг булчгаанд ичээд явж байгаа юм. Оюук бүбүү хоёр юугаараа ялгаатай гэж бүбүү хизээж худлаа амлдгүй юм. Бүбүү ах уун смол уух юм шиг. Бүбүү ах баг оюукаас илүү ангилтай аялахтай shit like that. Тэр одоо юу итгэл үзүүлээч гэдэг байгаа тийм. Тэгээд амар хөгүүлэн дэмжүүлэх дуртай байхгүй. Яг хөгүүлэн дэмжүүлэх гэдэг түүнийхээр сакин support тийм. Сакин support үзүүлж байгаас өндөө байгаа шүү дээ. Ноотхон сиксээ сандаа ямпа гэдэг. Тэгээ энэ хүмүүсийг нийлүүлээ юу гэж хэлдэг гэж хөгүүр нэг дахин дөөс. Зэцэцэ. Яа юу гэрээ хөрхи рэпер байсан бол аим гоё нэртэй рэпер авсан. Рэпер 461. Яа. Ёо. 461 гэж тоо хийдэг байна. Юу тэгсэн хэрэгт орсон бол оёг даяон гэж нэртэй авсан. Хэрвээ e-спортын тамирчин байсан бол данк 1k гэж бахсан. Тэгээ бага нэрхэн шудраг 5 биш худраг 5 гэж. Тэгээ оюу хэрвээ архитын нэр байсан бол алсын хараа 075 гэж. За тэгээд бид нар бол нэрээ үнэхээр нэрээ юу биш ээ. Цонхон дээр суусан ялаа гэдэг дуу байдаг шүү дээ тий. Тэгээд цонхон дээр суусан ялаа гэдэг ардын дуудыг та нар мэдхгүй тий. Яг бид нар бол цонхон дээр суусан ялаанууд биш. Бид нар бол цүнхэн дээр суусан ялаанууд. Энэ дуун дээр нэг хэлсэн үг байдیں۔ Ардын дуу цонхон дээр суусан ялааг цохиод чи алсан ч цохлоод ирэх үлийн гүрийг цохиод чи буцааж чадах уу гэж. За баярлалаа. Дараагийн гүнжаан дайснаа үрье.